2014 онд баруун Австралийн их сургуульд хүний нөөцийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалаад ирсэн болормоо анх энэхүү төслийг санаачилж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд яг таарсан тэрэгцрийг нь өгөх их үлсийг эхлүүлсэн нь энэхүү маш том хэмжээний төсөл болон өргөжжээ. Би 14 онд Австралийн засгийн газрын тэтгэлгээр баруун Австралид яваад тэгээд ерөнхийдөө манай оюутлогод ажиллаж байхад манай супервайзер байсан хүн маань яг энэ байгууллагт сайн дурын ажилтан болж очиод Монголд нэг 90 онд нэг тэрэгцэр явуулж ирсэн мэт тэрнээс хойш тасарчжээ чи нэг ирээд уулзаач гэдэг. Тэгээ очиод үлдсэн чинь тэрэгцрүүдийг нь хараад яг ийм тэрэгцэр баг Монголд хэрэгтэй ч юм уу те би ийм хүүхдэрээс харж байгаагүй штэ гэдэг жоохон гайхсан байдлаа. Тэгээд яг нөгөө манай гадуур байгаа байшин зам те бүх зүйл маань ингээд хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдтэй зориулагддаг байдаг учраас ихэнхдээ гарч ороход аюу хэцүү байдаг. Ихэнхдээ гэртээ байдаг юм байна. Нуугдсан байдаг юм байна. Хэрвээ яг зорилттой бүлгийн хүүхдүүдэд хүрч чадах юм аюу олон хүүхдүүд байгаа юм байна. За манай төслийн багийнхан болохоор боловсролын салбарт нэлээд ажилладаг багш нар тэгээ одоо хууль зохиолын яамдас ажилладаг гэгч нар байгаа. За тэгээ манай төслийн багийнхан бол цаашдаа бас энэ 5 сарын туршид хэрэгжүүлнэ. Гэхдээ цаашдаа бас үргэлжлүүлээд туслаад явах зорилготой хүсэлтэй байгаа. Тааш тохироогүй тэрэгцэр хүүхдийн өвчин дээр өвчин нэмдэг. Харин Wheelchair for Kids хэмээх Австралийн байгууллага хийдэг энэхүү тэрэгцэр хүүхдийн биед яг таардаг тул хөдөлгөөний бэрхшээлийг нь эмчлэх боломжтой байдаг байна. Тиймээс энэхүү төслийн үр дүнг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэгчүүд эхнээсээ хүртэж эхэлжээ. Тийм, ер нь яг хүүхдэд тохирсон тэрэгцэр олоход бол ер нь хэцүү шүү. Монголд бол адаглал одоо нөгөө нэг тэрэгцэр гэхэд чинь нөгөө яг том хүний тэрэгцэрл байгаа юм чинь. Яг зориултын тэрэгцэр гэх юм бол бит хоёр нэг зориултын тэрэгцэр гээд нэг жижиг тэрэгцэр хэрэгэлсэн л дээ. Тэр болохоор шууд ингээ хоошоо саваад унцдаг. Тэрэгтэйгээ шууд ингээ саваад унцдаг. Ямар нэгэн юм төшүүлж налууж тавихгүй бол амар аюултай. Тэгээд яг ийм төшлөг мөшлөг бол байхгүй. Зүгээр ингээд нэг шууд ийм торон даав. Тэгэхээр нөгөө нуруу нь ингэж амар бүхтийж өгдөг. Тэгэхээр яг энэ тэрэгцэр бол амар яг биеинд нь тохирсон. Айгуу сайн тэрэгцэр. Энэ тэрэгцрээ яг хизээ авсан бэ? Энэ хүүхдийн тэрэгцэр төслийнхнээс авсан уу? Тийм. Яг энэ тэрэгцэр нөгөө бит хоёр яг тэрэгцэр авах хүүхдүүдээ бол анкад бөглөөрөө гээд интернетээр нөгөө фэйсбુક ухаж байгаа л яасан. Тэгээд анкада бөглөөл өгсөн байсан хавар тэрэгцэр ирлээ шүүж тэрэгцрээ аваараа гээд тэгээд 7 сар 6 сард авсан. 5 сард авсан юм. 5 сарын дундуур очиж тэрэгцрээ авчихсан. Тийм, ер нь амар баяртай байгаа штеп. Одоо миний охин шиг ийм бэрхшээлтэй хүүхдүүд бол Монголд одоо зөндөө байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгэхээр одоо 16,000 гээд нэг тоо гарчаад байгаа шүү дээ. Тэгээд аль болох олон хүүхдүүдэд тэрэгцэр хурж ивэл маш их сайн хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Яг хүүхдийн бие тохирсон тэрэгцэр бол Монголд товор шүү дээ. Манай Австрали улсын хувьд болохоор Австрали суралцж төгссөн монгол эмэгтэйчүүдийн ялангуяа гаргаж байгаа санаачлагын дагуу сургуулийн өмнөх боловсролын чиглэлийн юм уу эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлийн бас төслийн санаачлагуудыг нь бол дэмжих гэсэн бодолтой байна. Засгийн газартай хамтран ажилдаа хэрэгжүүлэх төслүүдийн хувьд болохоор уул уурхайн засаглалын чиглэлээр уул уурхайн менежмент удирдлагын чиглэлээр бол хамтран ажиллах ирээдүйн хэдийн төлөв байгаа. Тэгээд бид нар боловсролын салбарт ялангуяа монголчуудыг гадаадд Австралид магистрт сургах тал дээр бол үргэлжлүүлэн тэтгэлэг болж ажиллана. Зориг сангийн эмэгтэйчүүдийн манлайл хөтөлбөрийн оролцогчид 5 дугаар сар хүртэл нийслэлийн 4 дүүргийн 60 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд Австралид үйлдвэрлэсэн тэрэгцрүүд өгөхөөс гадна бүрэн хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээч үзүүлэх юм байна. Light News мэдээллээ.